Бүсгүй киног анх эхлэхэд нь яг анх хийгдэж эхлэхэд нь яг 100-ыг хүн олны хэсэгт ингээ хүн авч ийн жүжигчдэд ингээ хүн авч ийн гэхэд ингээ тэр үед ингээ явуулж үзсэн. Тэгээд данч тэр үед нэг миний нэг юу ажил яг тэр үеийг нэг ар гэрээ асуулж байгаа давх заад тэгээд тэрэнд норч чадаагүй. Тэрний дараагаар ингээ за кинон ямар ч сан гарах юм байна гэж бодоод хизээ кинон гарах юм бол гэж хурдын ингээ пэйжийг ингээ тараал яг кино яг тэнцээ тэдэн яг 11 сард 12 сар ихээр яг за 1 сарын 16-нд эхлэе. Одоо кино нээлттэй инээ. За хавлиж чагаал яг тэр үед 16-нд үзэн шүү гээл. Хотод яг тэр үед сургалтай байж тараад яг 16-нд ингээд яг билет низээ хизээ гарах юм бэ ингээд яг Тэнгис кино театр матер ингээд тэдний доогоор ингээд тикцэг юмнээс ингээд авах боломж өгөөд хараахан билет нь гарааг байна гэд хийн ингээд өдөр болго ингээд цаг тутам минут тутам ингээд гарч ингээд хараад гарангуут нэг бол ороод байхгүй болгоод нэг өдөр ингээд орцсон байт. Тэгээд гэл заавал тэгээ 16-нд нэг найзтайгаа үзчихсэн. Ороод киногоо дуулж дуулсараа гал гарч ирсэн. Тэгээ хоёр дахь нэг дахиж үзээд хоёр дахь үзээд тэр үедээ киногоо ингээд сайн ойлгоод одоо нэг шимтэж үзсэн. Тэгээд өнөөдөр бараг 3 дахь үзэж байна. Би яг нэг сайн тоглож чадахгүй тий. Би гитар авах гээд мөнгө тоглож байгаа. Өвөл нэг өлөөгийн алтаар игээд одоо цагаас оруулж яг боллоо. Одоо яг гитар аваад яг цагаас аваад. Актем DJ актем. Тинчнээс яг нэг захиалгын үн нэг 600 төгрөг гэж байгаа шигсэн. Алтуур игээд одоо яг 300 байна. Цагаас оруулах байхаа. Болохгүй л тэгээд дахиад мөнгө ажил хийгээд юм уу тэгээд. Ээж имигээс авч байгаа л тэгэл. Авна та. Тэгээд гитар сураад хурдыг бүхтөө сурна гэж бодож байгаа.